байцгаана уу? Та бүхэндээ хөгшөрсөн ч эрүүл залуугаараа амьдрах хоолтой аргын талаарх мэдээллийг хүргэе. Эрдэмтэн эмч Стивен Гандрын хүний микробиом ба гидсний хоорондын хамаарлыг судалж, эрүүл амьдрахын тулд ямар хоол хүнс хэрэглэх талаар хөгшөрсөн ч эрүүл залуугаараа амьдрах хоолтой арга номондоо тайлбарласан байна. Үүнд нэгдүгээрт нь таны эрүүл мэндийг гидсний бактери тодорхойлдог. Хүний гидсний нэнгийн бүтсэн генээс илүү эрүүл мэндийг урьдчилан таамагладаг бөгөөд энэ нь таны гэр бүлийн хүмүүсээр эрүүл мэндтэй байх магадлалыг нэмэгдүүлдэг. Гидсний бактери нь таныг хэр эрүүл, урт наслахыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрүүл гидсний хүн 100-аас дээш наслах магадлалын чухал үзүүлэлт бөгөөд 100 наснуудад 30 настай хүний гидсний бактери байдаг гэж хэлж болно. Хоёрдугаарт нь гидсэн сайн муу хоол хүнсийг нэрлэжээ. Гидсний эрүүл орчинг алдагдуулдаг 3 гол хүчин зүйл байдаг байна. Үүнд нэгдүгээрт нь лихтин агуулсан хоол хүнс, хоёрдугаарт нь антибиотикийн хэрэглээ, гуравдугаарт нь элсэн чихэр. Лихтин наалдамхай уурганы нэг төрөл юм. Ургамлууд өөрийгөө гадны дайснуудаас хамгаалахын тулд лихтинийг агуулдаг бөгөөд энэ бодис нь хүний гидсний орчин гэмтээдэг байна. Ингэснээр тархалалт, ядралт зэргээр янз бүрийн өвчин үүсэх үндэс бий болдог. Харин антибиотик нь гидсний бичил битний тэнцвэрийг алдагдуулдаг байна. Элсэн чихэр бол маш аюултай хоол хүнс юм. Энэ нь биед сөрөг нөлөө үзүүлдэг. Муу бактери нь энгийн элсэн чихэр дуртай бөгөөд үүгээр амьдардаг байна. Хэрвээ та өдөр бүр чихэр иддэг бол хэрэглээгээ айжмаар багасгахыг хичээгээрэй. Залуу, эрүүл, урт наслахын тулд бид өөрсдийгөө биш бактери эсрэг хооллох хэрэгтэй. Гидсний эрүүл мэндэд сайн хоол хүнсэнд ногоо, мөөг, самар, авокадо, олив, загас нүц зэрэг орно. Харин гидсний эрүүл мэндэд муу хоол хүнсэнд хэтэрхий их чихэрлэг жимс, боловсруулсан нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн, эрүүл бус тослог бүтээгдэхүүнүүд ордог байна. За 3 дугаарт нь наслтыг удаашруулах хооллолтыг тайлбарлажээ. Насжилтыг удаашруулахын тулд илчилгийн хэрэглээг удаашруулах нь үр дүнтэй гэж үздэг. Илчилгийн хэрэглээг хязгаарлах үед эсүүд шаардлагагүй хэсгүүдээ цэвэрлэж илүү их хүчтэй болдог байна. Түүнчлэн хөшрөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд А, С, Е витамин, антиоксидант болон поливенол, омега 3 тосны хүчил, майлангийн тос зэрэг эрүүл өөх тос, өндөр чанартай уураг агуулсан хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.